Монгол улсын нийт хүн амын 51%-ийг эмэгтэйчүүд эзэлдэг ч гэсэн шийдвэр гаргах төвшөнд ажилладаг эмэгтэйчүүд тун цөөхөн байдаг. Тэр дундаа хууль тогтоох байгууллага буюу улсын хуралд эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 11 гишүүд байдаг үлээ. Тэдний нэг болох Лувсангийн Эрдэнэ шимгийг бид энэ удаагийн хүчирхэг эмэгтэйчүүд нэвтрүүлгийн зочноор өрлөө. Аав маань микробиологч, малын мэрэгчлээ ийм хүн байсан. Тэгээд ээж маань багш, гавьяат багш. Ээж маань өнөөдөр одоо 88 нас хүрсэн. Мөртлөө ингээ гялцаад явж байгаа. Тэгээд аавч хоёр маань Ховд аймагт ажиллаж амьдарч хагаад 1966 онд Улаанбаатар хотод нүүж ирсэн байдаг. Тэгээд энэ биокомбинатад аав маань ажиллаж исэн биокомбинатын дэргэдэх 10 дугаар сургууль бол ээж маань сүүлийн 40 гаруй жил багшилсан. Тэгээ би бол Улаанбаатар хотод ирсний дараа энэ айлын одоо хамгийн бага охин болж төрсэн. Миний нутаг бол одоо сонгон тосгон биокомбинатын баг юм л да. Тэгээд сонгоны 10 жилийн 10 дугаар сургуулийг төгссөн. Хүүхэд наснд дурсамж болд үлдсэн зүйл юу вэ гэхээр аав маань тэр биокомбинатын вакцины нэг цэхийн эрхлэгчээр ажиллаж исэн. Тэгээ би бол аавынхаа мэрэгжлийг өгүүлж авсан юм байгаа юм. Би чинь биологч мэрэгжилтэй. Тэгээ биологийн ухааны доктор цол хамгаалсан. Аав маань одоо багадаа л би чи ухаан орохдоо аавынхаа ажил дээр аавгаа дагаад очдог. Биокомбинат бол малын вакцины үйлдвэрлэдэг ийм том Унгарын одоо тусламжаар байгуулагдсан маш сайхан үйлдвэр байдаг. Тэгээ тэнд бол аавынхаа өрөөнд микроскоп хараад бактери тоолоод за тэр лаборатори хэрэглэгддэг цагаан хулгана тариал туулаатан тоглоод ингэж л өссөн л да. Тийм учраас хар багасаа л одоо биологч гэдэг сайхан мэрэгжлийг эзэмшихэмсэн гэж мөрөөдөж явж тэгээд 10 дугаар ангиа төгсөөд Балгарт оюутан болж очиод тэгээд Софиг сургуулийн биологийн ангийг төгсгөж биологч мэрэгжил эзэмшсэн байгаа. Түүний ээж Ховд аймагт 6 дугаар ангиасаа багш болж, улмаар Тус аймагт 40 гаруй жил багшилсан сургууль хүмүүжүүлэгч Монгол улсын гавьяат багш Цэрэн Долгоргоо юм. Тэрээр охиныхоо тухай өгүүлэхдээ эхээхэн адтай онд сурдаг байсан болохоор охиноо улс орныхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр оруулж төрд түлхэц болох хүүхэд гэж боддог байсан тухай хуучилж байсан юм. Эрдэнэ чимэг гишүүний хувьд ч гэсэн тэр өдий зэрэгтэй яваа нь аав ээжийн минь олгосон хүмүүжил. Тэднийг үлгэрлэн дуурайж өдий зэрэгтэй явж байна гэж байлаа. Дандаа онд сурдаг сургуульд дандаа ангитай анги авраг одоо 10 дугаар анги төгсөхдөө энэ аврагын үнэлэхэд ингээ байж байна. Ингээл сургуулийн авраг болоод ангийн авраг болоод хичээлүүдээрээ цөмөнд нь за тэгээд 5 он эзэмсэгчгэл одоо энэ үнэлэхэд нь бүр 10 жилийн үнэлэхэд нь ингээд сайхнараа одоо хадгалаад байж байна. Энэ чи юу хөтө зэрэг цаашдаа би багада ямар хүн байдаг гэдгийг харуулах ёстой. Одоо баримт байхгүй юу та. Тэгээд энэ хамгийн гол нь юу хөтө зэрэг ахыг чинэр нь дандаа онд сурч ирсэн. Бас тэрний нөлөө байдаг баг. Ягаад тэр өхөр ахыг чинь тэр байхад одоо чи болохгүй шүү дээ гэж өөрийгөө бодож цэгнэж явдаг гэж боддог. За тэрнээс гадна ахыг чинэр нь гадаад дотоодын дээд сургуульд явчаад дүүгээр дандаа их хэлж идэг. Янз бүрийн тоглоом авчирч игэн янз бүрийн хувцас авчирч игэн энэ яхан их дураараа тэгтээ их ээж нь одоо хаашаа явна бүжгэнд явуулдагаа явчихна волейбол тоглуулдагаа явчихна теннис тоглуулдагаа явчихна хатгамал хатгуул хамт суугаад хатгах чинь тийм учраас ээжийн хийдэг бүгдийг хийгээ сурчсан. Одоо эцэг их бас зохиосны үлгэрлэх хүн байхгүй бол болохгүй. Тэгээд ээж бол волейболын спортоор хичээлэн теннис маш сайн тоглоно. Теннисний одоо спортын мастер зэрэгтэй. Тэгээд ээжийг бол дагаж спортоор хичээлдэг байсан. Ээжтэй хамт бол теннис тоглол явдаг байсан. Тэгээ манай сонгон тосгон биокомбинат маань бол туулгалын ирэг дээр байдаг учраас бүх хүүхдүүд нь цам чаргаар маш сайн гулгадаг. Би чинь хүүхд байхдаас тэшүүрээр гулгадаг хөдөлмөр нийгэмлэгийн тамирчин байлаа л да. Тэгээ ээж бас одоо төрөл бүрийн хөгжим сайхан тоглоно. Өнөөдрийг хүртэл одоо шанц хөгжим тоглоод энэ Ахмад багш нарын хамтлагт бас хөгжимчнөө хийгээл явж байгаа. Тэгээд ээжигээ дагаж бас урлагаар нэлээд явдаг, дуулдаг, хөгжимддөг, ээжигээ дагаад бүжгэнд явцдаг.
Тийм л байсан л та. Тийм болохоор энэ аав ээжийг өөрсдийнх нь хийж байгаа үйлдэл нь энэ хүүхдүүдийнхээ хүмүүжилт, хүүхдүүд нь ямар хүн болох вэ гэдэгт маш их нөлөөлдөг юм уу та гэж би боддгийг. Тэгээд аавч хоёр маань өөрсдөө тийм хөдөлгөөнтэй, тийм хөдөлмөрч хүмүүс байсан учраас биднийг бол ийм бас л тийм хөдөлмөрч тийм ээ. Ер нь амжилтанд хүрэхийн төлөө одоо маш их тийм зүтгэлтэй болгож ингэж өсгөж хүмүүжүүлсэн байдаг. Тэгээд бидний өнөөдрийн одоо энэ Лувсангуан 6 хүүхдийн амжилттай явж байгаа энэ бүхэн бол аав ээжийн өөрсдийнх нь л тэр амьдралын хэв маягтай холбоотой юм гэж боддог. 10 жилийн онцтой төгссөн. Сургууль гадаад дотоодын дээд сургууль онцтой өссөн. Дээдлэн төрийн саярхалтай. Тэгээд эрдэмтэн. Тэгээд академич энэ хүн байна. Тэгээд дараагийн эмчнэр цөмөрө профессор болчихсон. Ингээд цөмөрө мэрэгжил бүхэн дээрээ цөмөрө тэргүүний ажилчингууд өөрөөр хэлбэл мэрэгжил бүхэн дээрээ тэргүүлж яваа. Тэгэхээр энэ бол бас хамгийн гол нь хамгийн том хөвгтөл ямар сурч яа юу хийж ин дараагийн хүүхдүүд яг л тэгээд явчихдаг. Тэгэхээр энэ бас хүүхдийг том хүүхд ах эгчдэр нь анхаарал байх юм бол эцэг эхчүүдэд хэлэхэд хэрнэ бүх хүүхэд тийм болно гэсэн үг аа гэж байна. Яг аав ээж өөрөө бас үлгэрсэн. Тэгжээж л хүүхдүүд нь цөмөрө ухаантай цөмөрө амжилтанд хүрэх юм. Тэрээр хүчирхэг эмэгтэйн жишээг ээжээсээ олж хардаг гинэ. Өдгөө 88 насыг зооглож байгаа түүний ээж Цэрэн Долгор хадгамал урлаж, теннис тоглож, эн тэнд урилгаар лекц уншдаг ихээхэн нийгмийн идэвхтэй амьдардаг байна. Иймээс тэрээр ээжээрээ бахархаж, эмэгтэй хүмбэр ээжих нь хүчирхэг байгаасаа гэж хүсдэг байна. Би хүчирхэг эмэгтэй хүнийг жишээлбэл ээжээрээ төсөөлдөг. Ээж бол өөрийнхөө хүүхдүүд за одоо ингээд 60 гаруй ач зээтэй болцсон байгаа. Тэр 60 гаруй ач зээнэр нь эмээгээрээ дандаа бахархаж идэг те. Өнөөдөр гавьяат багш. Тэгээд дээр нь 88 настай мөртлөө өнөөдөр теннис тоглоал явж идэг. Орой болохоор бүжгэнд явдаг те. Тэгээд ингээд маш олон газар уригддаг, дээгц уншдаг. Ийм байна гэдэг бол энэ ээж маань хичнээн хүчирхэгвэ гэдгийг л харагдаж байгаа. Тэгэхээр энэ олон үр ач нар нь дээрэс нь Монгол улсад ээж маань хэдэн мянган шавнар байгаа байхгүй юу? Ховд аймагт багшилж байсан, биокомнатын 10 дугаар сургууль багшилж байсан гэдэг. Тэгээ энэ олон шавнар нь ээжээр бахархаж явна гэдэг бол үнэхээр ээж бол өөрөө хүчирхэг байна л гэж би боддгийн. Тэгэхээр би бол одоо хүчирхэг эмэгтэйг л ээжээрээ л төсөлж явдаг л та. Би бас энэ 6 хүүхэдтэй бүр илүү хайрлаж явдаг. Юу хүүхэдтэй зэрэг цөмөрөө онд сураад цөмөрөө одоо зах зээлд одоо маш их чухал үүрэг гүйцэтгэж цөмөрөө одоо хувийн компани аваад ингээд мэрэгжил бүхэн дээрээ тэргүүлээд явахдаа зэрэг эднэрээ би нэгдүгээр бахархах юм. Хоёрдугаар эднэр чи эцэг ихтэй баярлж явдаг байх. Тэгэхээр энэ эцэг ихээ ингэж баярлуулж явдаг энэ сайхан хүүхдүүд бол одоо олон байгаасаа энэ төрөлд гэж би бас бодож явдаг. Тэрээр ажлын гараагаа мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар эхэлж байжээ. Улмаар 1990-ад онд бусдын адил нөхрийн хамт сурч байсан Болгар улс руу ганцхан 8-нд мордож байсан бөгөөд энэ нь одоогийн Monos Group бий болох эхлэлийг тавьж байжээ. Monos компани гадаад харилцаа хариуцсан захирлаас эхлээд Monos Farm Trade-ийн ерөнхий захирал, Monos Group-ийн дэд ерөнхийлөгч хүртэл албан тушаалыг хajж байсан Монголын анхны бизнесмен эмэгтэйчүүдийн нэг юм. Улсын их хурлын гишүүн болохоос өмнө 20 гаруй жил бизнесийн салбарт ажиллаж исэн. Тэгээд ер нь 1990 онд Монгол улс анх зах зээлийн нийгэмд алхаж орсон. Яг тэр мөчтөө хамтал одоо энэ өнөөдрийн Monos Group-ийн эхлэл бол тавигдчихсэн түүхтэй. 90 онд энэ Monos Group бол 2 ажилчинтай жижигхэн цех анх нэгдэжсэн түүхтэй байдаг. Тэгээд мэдээж 90 онд одоо хувийн хэвшил хувийн одоо хуваарь эрхт хайж ах уу гэж байгуулагдаж эхлэхэд бол тэр үед нэгэнт нийгмийн шилжилтийн муу учраас ер нь хувийн хвшлийн байгууллагт орж ажиллах хүн бараг байдаггүй. Ягаад гэхээр айдаг тийм ээ. Ягаад гэвэл социализмын үед одоо жоохон хувийн юм хийсэн хүнийг бол хөрөнгөтөн гэж дуудаж шоронд хорж цагддаг тийм үе байсан шүү дээ. Тийм учраас яг энэ хувийн хвшлийн байгууллагад ажиллах хүн бол тэр үед олддоггүй байсан л да. Тэгээ энэ Monos Group-ыг бол миний хамгийн том ах
Хүрлбаатар ах маань анх байгуулж байсан өөрөө эмзүүч хүн учраас тэгээд ахыг маань яг ингээд хувийн хвшлийн ийм эмийн жижигхэн цех байгуулад гарахт нь 55 настай нэг эмэгтэй 18 настай нэг залуу хоёр л анх одоо энэ үйлдвэрийн суурийг нь тавиад хамт ажиллаж эхэлсэн байдаг. Ягаад гэвэл нэг нь тэтгэврт гарч байгаа эмэгтэй хүнд бол алдах юм алга байна тийм ээ. Нэг нь дээд сургуульд орч чадаагүй тэр залууд бол бас алдах юм байхгүй. Ингэж эхэлжсэн дүүхтэй байдаг л да. Би бол 1990 онд Балгарт сургуулаа төгсөж ирээд мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар орж исэн. Тэгээ Балгарт байхдаа бас оюутан болоод нөхөртөөгөө танилцаад тэгээ тэнд гэр бүл болоод охиныхоо хүүхдийг Балгарт төрүүлээд тэгээд 90 онд сургуулаа төгсөд одоо ирээд ажлынхаа гараг эхэлчихсэн л да. Монсын гадаад харилцааны ажлыг бас анх эхлүүлсэн. Ялангуяа Болгар улсын эмийн үйлдвэрүүдтэй анхны холбоо тогтоож Монгол улсад Болгарын эмийг импортлох ажлыг бол анх эхлүүлжсэн. Тэгээд ах бит хоёр бол энэ Монс группийн эхлэлийг бол ах маань үйлдвэрлэлийнхаа чиглэлд би бол яг энэ импортын чиглэлд гадаад худалдааны чиглэлд нь ингэж хамтд нь хөгжүүлж өнөөдөр одоо Монс групп бол 1500 гаруй ажиллагчтай Монголын бас тэргүүлэх зэргийн томоохон компани за эмийн үйлдвэртэй хүнсний үйлдвэртэй бас сургуультай тийм ээ эмийн сангийн сүлжээтэй ийм ханган нийлүүлэх төвтэй ийм том одоо групп болж хөгжсөн байгаа л да. Ловсонгийн Эрдэнэ шимгийн хувьд 2012 оны улсын хурлын сонгуулиар сонгид хайрхан дүүргээс их хуралд сонгогдсон 11 эмэгтэй гишүүний нэг юм. Нийслэлийн хамгийн олон хүн амтай тус дүүргээс сонгогдож тэдний төлөө хийсэн бүтээсэн шийдвэрлэсэн асуудал олон байдаг. Гэсэн хэдий ч түүндээ чамлалтай хандан дахин хийх олон зүйл байна хэмээн даруухан өгүүлж байлаа. За сонгон хайрхан дүүрэг бол 300 мянган хүн амтай. Тэгэхээр Баян зүрх сонгон хайрхан дүүрэг хоёр бол Улаанбаатар хотын хамгийн том дүүргүүд одоо 5 аймагтаа бараг тэнцэх хэмжээний ийм том дүүрэг байдаг. Монгол улсын хүн амын 11% нь сонгон хайрхан дүүрэгт амьдардаг. За жил болгон ер нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд сонгон хайрхан дүүрэг дээр одоо 20-30 мянган хүн хөдөө орон нутгаас ирж суурьшсан байдаг. Тэгэхээр маш их одоо хүмүүс нэмж суурьшиж идэг ийм нутгалтай. За дээрэс нь өнөөдөр Улаанбаатар хотоос бол цахим газар олголтыг сонгон хайрхан дүүргийн нутагт голчлон хийж байгаа. Мэдээж хотын захын дүүрэг гэдэг утгаараа бол одоо ингээд тэлэх боломжтой. Тэгээ байнга тэлж идэг. Хөдөө орон нутгаас ирж байгаа иргэд бол сонгон хайрхан дүүрэгт суурьшдаг. За суурьшихтаа бол тэр болгон газар олдохгүй учраас уулын оройлоо тийм ээ одоо авирч ингэж суурьшлын бүс бол үүсгээд за дээрэс нь бол энэ шинээр суурьшлын бүс үүсэж байгаа газруудад бол тог цахилгаан байхгүй. Ер нь сүүлийн үед одоо тог цахилгаангүй байгаа 4-5 жил тог цахилгаангүй амьдарч байгаа айлууд хүртэл байдаг л да. Тэр сонгон хайрхан дүүрэг дээр бол асуудал маш их. Одоо 270 мянган хүн амтай байж байгаа л өнөөдөр 4 жилийн дотор ингээ 300 мянган хүн амтай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энийг дагаад бид нөгөө сургуулийнхаа асуудлыг шийдэж чадж байгаа юу, эмнэлгийнхаа асуудлыг шийдэж чадж байгаа юу, замаа шийдэж чадж байгаа юу, тог цахилгаанаа шийдэж чадж байгаа юу гэд энэ бүхэн бол байнга хоцорч явж идэг л да. Тийм учраас өдөр тутмын одоо тог цахилгааны асуудалтай эсвэл газрын зөвшөөрлөө авч чадаагүй, газрынхаа асуудлыг шийдвэрлэж чадаагүй иргэдч гэдэг юм уу те. Гэт ийм асуудлууд бол байнга тохиолдож идэг. За дээрэс нь одоо цэцэрлэгт хүүхд хамрагдаж чадахгүй асуудал сонгон хайрхан дүүрэг дээр нэг номерын асуудал үүж идэг. Одоо 20 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстойгоос 9 мянган хүүхдийн өнөөдөр цэцэрлэггүй байж байгаа жишээтэй. Нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүд гээл тэгэхэд одоо сургуулийн нэгдүгээр ангид бол 50 хүүхэд өнөөдөр нэгдүгээр ангид чигцэлдээ сууж штэ. Тэгээд нэг сургууль дээр нэгдүгээр ангид одоо 7-оос 8 ангийн нэгдэж байгаа жишээтэй тий. Гэтэл 50 хүүхэдтэй нэг ангийг нэг багш удирдаад явна гэхэд бол тэр хүүхдүүд ямар хэмжээний боловсрол авч чадах вэ гэдэг нь хэцүү. За манай сонгон хайрхан дүүргийн сургуулиуд ихэнх нь одоо 3 ээлж хичээлж байдаг. Зарим сургуулиуд одоо 4 ээлж рүү орох хэмжээнд хүртэл хүрээ явж байдаг. Тэгээ энэ бүх асуудлыг бол энэ 4 жилийн хугацаанд бид нэр одоо боловсролын яамтайгаа хамтраад, нийслэлтэйгээ хамтраад бол шийдвэрлэл явдаг. Эрчим хүчний яамтай хамтраад Улаанбаатар шугам сүлжээний газартай хамтраад тог цахилгаангүй айлуудын асуудлыг шийдвэрлэл явдаг. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд гэхэд 1500 айлын тогийг одоо холбож өгсөн. Гэтэл дахиад одоо 2000-аад айл тог цахилгаангүй байж л байдаг.
одоо тог цахилгаанд нь холбоод өгөхтөл шинээр нүүж ирж байгаа айлуудад дахиад тог цахилгаанд холбох шаардлага гарч идэг те. Гэх мэтлэнгээр одоо энэ том дүүрэг дээр эмнэлгийн хүрэлцээ одоо маш хүндрэлтэй байдаг те. Төрх эмнэлэг өнөөдөр сонгон найрхан дүүрэг дээр байхгүй. За сонгон найрхан дүүрэг дээр бол дүүргийн жишг эмнэлэг байруулахаар бид нэр Азийн хөгжлийн банкта гэрээ байгуулад одоо ажил нь эхлэх гэж байна. Тэгэхээр тун удахгүй Улаанбаатар хотын хэмжээнд одоо хамгийн том дүүргийн эмнэлэг бол энэ дараачийн 2 жилийн хугацаанд сонгон найрхан дүүргүүдэд баригдах гэж байна л да. Тэгэхээр энд бол бүх төрлийн үйлчлэгээтэй өөрөөр хэлэх юм бол мэс засал, доктор, төрөх, гэмтэл гэдэг ингээд бүх үйлчлэгээтэй энэ дүүргийн эмнэлэг бол зохицороо баригдах гэж байгаа. За ер нь маш их асуудалтай байдаг гэлээч гэсэн сонгон найрхан дүүрэгт бол маш их ирээдүй байна гэж бид харж идэг. Яагаад гэхээр Баян хушууны хэсэг бол одоо нийслэлийн 2 дахь дэд төв болж өчөх гэж байгаа. За Баян хушууны хэсэг дээр бол 200 сая долларын Азийн хөгжлийн банкны зээл тусламжаар дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх гэж байна. Тэгэхээр Баян хушуун дээр энэ дэд бүтцийн асуудал шийдвэрлэгдснээр маш олон барилга байшингуудыг одоо өндөр барилга байшингуудыг бол тэнд барьж одоо гэр хорооллын дахин төлөвлөлт бол жинхэнэ утгаараа явж эхлэх гэж байна л да. Энэ ажил бол эхэлсэн явж байгаа. Тэгэхээр Нийс Улаанбаатар хотын маань гол төв болол сонгон найрхан дүүрэг рүү нүүх гэж байна гэсэн үг. Дээрээс нь нийслэлийн засаг захиргаа бол өнөөдөр сонгон найрхан дүүрэг дээр одоо нүүж очно гэд газрынхаа асуудлыг шийдтсэн. За тендер зарлагдаад одоо барилгын ажил эхлэх гэж байгаа. Тэгэхээр дараагийн 2 жилийн дотор бол нийслэлийн засаг захиргаа сонгон найрхан дүүрэг дээр нүүж очно. Тэгэхээр мэдээж хэрэг Улаанбаатар хотын ихэнх одоо асуудал бол сонгон найрхан дүүрэг дээр шийдвэрлэгддэг тийм ээ. Хотын бол нэлээд одоо 2 дахь том төв болж хөгжнө гэсэн ийм байдалтай байж байгаа л да. Тэрээр их хурлын гишүүнээр сонгогдсон өнгөрсөн 4 жилийн хугацаанд тамхины хяналтын тухай хууль, хүүхэд харах үйлчилгээ, тосон бомбын нурууг төрийн тусгай хамгаалтанд авах хууль гээд нийгэмлүү чиглэсэн олон чухал хуулийг санаачлан батлуулж чадсан хүчирхэг эмэгтэй юм. Тэрээр сургууль, цэцэрлэг, төрөх эмнэлэг гээд нийгэмлүү чиглэсэн олон асуудлыг хөндөж шийдвэрлсэн юм.